бас иргэдийн нууд нэлээд хүлээлт үүссэн асуудал. Тэгээ нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн 25 оны 11 сарын 14-ний өдөр Монгол Улсын их хурл баталсан. Завг хуулиараа нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаа олголтыг одоо 20% шатлсан хэлбэрээр нэмэгдүүлж 100% хүртэл одоо буцааж олгох зохицуултыг бид нэр хийгээд 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөөс үйлчлэхээр байсан одоо ингээд хүчингүй болох гэж байгаа. За энэ ч бас цаг нөхцөл байдалтай холбоотой. Энэ өнгөрсөн оны 10 сард энэ хуулийг улсын хурл хэлэлцэж баталж байгаа үед бол эдийн засаг, нийгмийн нөхцөл, дэлхийн геополитик, улс төрийн нөхцөл байдал бүгд бол өөр байсан. Он гарснаас хойш 2 сараас хойш үндсэндээ ойрхот орнод үүссэн одоо геополитикийн нөхцөл байдал, ормозын хоолойтой холбоотой шалтгаалan одоо бараа бүтээгдэхүүний үн, бензин шатхууны үн одоо маш огцом нэмэгдсэн. Энэ үнийн өсөлт одоо иргэдийн халаасыг хоосолж бизнес эрхлэгч сөргөөр нөлөөлж эхэлсэн. Тийм учраас одоо 2026 он үндсэндээ бол 4-р сарын инфляц 5 сарын 26 өдрийн байдлаар одоо 11.1% хүрээд байна. Энэ дотроо хүнсний бүтээгдэхүүний инфляц үүнийх нь 70% эзэлж байгаа. Тийм болохоор одоо бид хүмүүс бас үнэхээр инфляцтаас онцгой анхаарах хэрэгтэй. Инфляцт хамгийн их өртөж байгаа иргэд бол бага орлоготой иргэд маань байгаад байгаа. Бага орлоготой иргэд. Эдгээр хамгаалсан бодлого бидэнд хэрэгтэй байгаа. Өчигдөр бас үндэсний худалдаа аж ахуйн тангим дээр очиод бизнес эрхлэгчтэй, татвар төлөгч нартай, баялаг бүтээгч нартай ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудаа уулзж явахд бол нөхцөл байдлыг үнэхээр хүнд байна гэдэг ярьж ил нүдэрээ би сарлаа ч ихээрээ сонслоо. Бизнесний орчны судалгаа бол тийм сайн биш. Бизнес эрхлэх итгэл үнэмшил буурсан, ашигт ажиллагаас саарсан ийм үзүүлэлттэй байгаад байна. Тийм болохоор тодорхой бодлогын арга хэмжээг авах бидний шаардлагатай байна. Олон улсад бас Казахстан, Узбекистан зэрэг одоо бүс нутгийн орнууд шиг одоо бизнесийн жишг орчныг бий болгох, татвар нийгмийн даатгалын шимтгэлээ одоо дарамтыг багасгаж, зээлийн хүүг бууруулах тал дээрс онцгой анхаарахгүй бол цаашид нөхцөл байдал улам хүндрэхээр байна гэдэг бас баялаг бүтээгч маань хэлж байна. Тэгээ нэмэгдсэн өртгийн албан татвар хэрэглээний татвар. За хэрэглээ өндөртөө ахиу орлоготой хэсэг нь энэ татварын буцаа олголтоос илүү ихийг хүртдэг. Хэдийгээр одоо бид нар одоо энэ хэрэгжиж байгаа хүчингүй болгож байгаа хууль шатлсан байдлаар шийдсэн ч одоо бодит судалгаагаар өндөр орлоготой их хэрэгэлдэг иргэд нь бага орлоготой иргэдээс бараг 4 дахин илүү хөнгөлөлт эдлэхээр болж байгаа. Гэтэл бидний бодлого бол бага орлоготой иргэдэд дэмжсэн бодлого явуулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Тийм учраас энэ хуулийг хүчингүй болгоод харин одоо энэ хуулийг хүчингүй болгосноос тийм үү бий болж байгаа бас их үүсэр болж байгаа 1.6 их 80 төгрөгөө бид нэг юм хэрэглээг урамшуулахад биш хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бага орлоготой иргэдэд дэмжих энэ талд одоо зориулах ёстой. Энэ үүднээс үндсэндээ бол үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа эмзэг бүлгийн болон одоо бага орлоготой иргэдэд ахмадуудынхаа тэтгэврийн халамжийг зорилт хэлбэр бас нэмэгдүүлэх энэ бодлогыг бас засгийн газар онцгой анхааралтай авч оруулж ирмээр байна. Ажил хөдөлмөр эрхэлж улсын ачааг өөрчилж дундаж давхаргынхаа татварын дарамтнаас чөлөөлөх, хамгаалах энэ бодлогоос оруулж ирмээр байна. За эдийн засгийн хөдөлгөөр болсон аж ахуй нэгжүүд баялаг бүтээгчдээс бодитоор дэмжих одоо энэ тал дээрс илүү анхаармаар байна. Тийм болохоор одоо энэ төлөв чиглэсэн татварын одоо өөрчлөлтүүдийг их хурл дөргөн барьсан байгаа. Энэ лүү чиглүүлж бас бодлогоо батлах тал дээр их хурл анхаарах хэрэгтэй байна. Одоо нэмэгдсэн өртгийн албан татварын одоо энэ саяны буцаалтаар их хэрэгэлдэг хүмүүст урамшуул өгөхийн оронд өглөөнөөс одоо үдшил хүртэл одоо хөдөлмөрлж байгаа 1.4 сая иргэндээ шууд татварын хөнгөлөлт үзүүлбэл энэ бол бодиттой дэмжлэг болон өрхийн орлого нэмэгдэн бага орлоготой эмзэг бүлгийнхэнд маань илүү том дэм болно. Энэ үүднээс бас энэ тал дээр манай засгийн газар бодлогод анхаармаар нь татварын одоо хуулиудыг хэлэлцэхдээ ч их хурлаас ажлын хэсэг энэ талдаас анхаарч асуудлыг шийдэх ёстой шүү гэдгийг бас энд сануулж хэлье. За ингээд